3 сарын өмнө ABC News-дээр тавигдсан нэгэн мэдээлэл дэлхийд дахиныг шуугиулаад байгаа билээ. Одоогоос 13,000 жилийн тэртээ устж үгүй болсон Direwolf гэх амьтныг эрдэмтэд дахин амьлууллаа гэх мэдээлэл. Энэ үнэхээр боломжтой юу? Тэд үүнийг яаж хийсэн бэ? Энэ бүхний цаана юу нуугдаж байгаа бол? Ингээд олон юм нуршилгүй бичлэгтээ орцгоё. Direwolf гэж юу вэ? Direwolf гэдэг нь үндсэндээ аимшигч чон гэсэн утгатай үг. Энэ амьд нь одоогоос 250,000 жилийн өмнө үүссэн бөгөөд Америкийн нэгдсэн улс Мексик, Канадын өмнөд хэсгээр нутгалдаг байжээ. Гадаад төрхөөрөө өнөө үеийн сааралчунтай төстэй боловч арай том биетэй, хүчтэй эрүүтэй. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ чонын урд 1.5-аас 1.6 м, өндөр нь 75-аас 80 см. Харин биеийн жин нь 55-аас 80 кг байсан гэж үздэг. Нэгэн сонирхолтой баримт дуулахад тэрээр 2011-аас 19 оны хооронд гарч байсан Game of Thrones кинонд дүр бүтээсэн байна. It's a freak. It's a direwolf. Энэ чон нь зохион байгуулалттай бүлгээр анх хийдэг байсныг шүдний илэгдэд олдсон тархалтын байдлаас дүгнсэн ажээ. Тэд зэрлэг өхөр буг гөрөөс туулай хулган зэрэг амьтдаар хоолдог байсан бөгөөд заримдаа сүргээсээ тасарсан арслан зааныг чагнадаг байв. Нийтийн тоолын 13,000 онд буюу мөстлөгийн үеийн сүүлчээр цаг уурын огцом өөрчлөлт хоол тэжээлийн хомсдол мөн хүн төрөлхтний нөлөөнөөс болж устж үгүй болсон гэж үздэг. Харин хамгийн сонирхолтой нь энэ олон мянган жилийн өмнө мөксөн амьтныг эрдэмтэд хэрхэн дахин амьлуулж чадсан бол дараагийн хэсэг рүү орцгоё. Тэд яаж иргэн ирсэн бэ? 2024 оноос 25 оны хооронд Америкийн нэгдсэн улсын Colossal Bioscience гэх биотехнологийн компани мөксөн амьтныг буцаах төслийг хэрэгжүүлсэн байна. Тэдний судалгааны баг 72,000 жилийн настай Direwolf-ийн гавлын яснаас ДНХ-г нь авч саарал чонын ДНХ-тэй холбосноор 2 зулцыг төрүүлсэн. Доктор профессор Шапиро хэлэхдээ бид саарал чонын эсийг ашигласан. Энэ нь генетикийн хувьд Direwolf-тэй 99.5% адилхан байдаг. Тэгээд бид түүний ДНХ-гийн олон хэсэгт өөрчлөлт оруулж Direwolf-ийн хувилбараар засварласан. Тэр амьтан Direwolf шиг харагдан, Direwolf шиг авирлна. Тиймээс тэр гарцаагүй Direwolf юм хэмээн хэлсэн байдаг. Энэ нь хүмүүсийн анхаарлыг татах маркетингийн өгүүлбэр боловч шинжлэх ухааны талаас нь болон маргаантай. Эрдэмтдийн сүүлд өгсөн ярилцлагаас эдгээр бол генийн өөрчлөлттэй саарал чон, жинхэнэ сэргээгдсэн Direwolf биш хэмээсэн байна. Тэд нар мөн 2028 онд арслан зааныг дэлхий дээр дахин хөл тавиулна гэж мэдэгджээ. Хэрвээ эдгээр төслүүд амжилт олсоор байх юм бол Jurassic Park цаг хугацааны асуудал билээ. Одоогийн нөхцөл байдал болон ирээдүй. Өдгөө 10 сартай Romulus Remus хэмээх шин Direwolf-ууд маань өдөр ирэх тусам томорч байгаа. Харин 2026 оны эхээр 2 нас хүрэх үедээ л бид тэднийг ямархуу амьтан болохыг бүрэн харж чадна. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар энэ төсөл нь ирээдүйд устж үгүй болох аюултай 100 амьтдын амийг аврах болно гэлцгээж байна. Харин нөгөөтэйгүр энэ хоёр амьтан маань ямар нэгэн байдлаар байгальд суллагдвал экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулах аюултай юм. Та юу гэж бодож байна вэ? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн лайк болон subscribe бутнаа дарж бидний сувагт нэгдээрэй.